Зовоол уурхайн сайд насны охин номон дээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайга ярьсан нь олон анхааралд ороод байгаамаа. Тэрээр 11 сарын 30-ны өдөр Facebook хуудасаараа хийсэн мэдээлэлдээ ярьсан зүйлийг нь үзүүлье. Хийсэн. Оройн зүрхний ийм алдагдаг ба найз залуу гэдэг түргэн дутсан. Тэгээд цусны шинжилгээнээс гарсан байгаа. Тормодол гэх юм нутгалж хийсэн байлаа. Тэдний эрхийг сэргээх цаг болсон юм шүү. 4 настай охиныг хүчинсэн, 14 настай охиныг хүчинсэн. Энэ их сэтгэл эмзэглэмээр зүйлийн донд би 16 наснда өөрийн 2 сайнаа гэхгүй санц сургуулийн энэ жилд өгсөн 2 хүүхдэд би хүчинтүүлсэн. Харин номон дээр охины бичлэгийн талаар аав нь энэ асуулт улсууртай хандаж байгаагаа мэдэгдээд олон нийтгч мөн нухацтай төвчээртэй хандахыг өөрийн Twitter утсаараа дамжуулан мэдгдсэн юм а. Үүний дараа тэрээр өнөөдрийн өдрийн сонинд ярилцлага өгөхдөө энэ хэргийн талаар охиныхоо бичлэгнээс мэдсэн ч цагдаагийн байгууллагт хандсан бөгөөд энэ хэргийг эцэг нь хүртэл явна гэжээ. Сэтгүүлч танаа охин тэр бичлэгийг хэн нэгэнтэй зөвлөж хийсэн үү? Өмгөөлөгч болон аав ээжтэйгээ зөвлөсөн гэж ярьсан байна лээ. Бидэнтэй зөвлөж ярьсан юм байхгүй. Тухайн үед сэтгэл санааны хувьд асар хүнд хямралд орчихсон байсан юм билээ. Эхнэр бид хоёр тэр хүчирхийллийн асуудлыг өмнө огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн лайваас л мэдсэн. 2015 онд болсон хэрэг юм байна. Үйл явдал 2 жилийн өмнө болсон болохоор хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байх болов. Хэрэг хийсэн хүмүүс гэмгүй өнгөрөх боломж болчихгүй. Баримт гэрч байгаа. Үнэн мөннийг тогтоохын төлөө би эцсээ хүртэл явна. Олон хүнд ийм юм бүү тохиолдсон. Ийм байдалд орсон хүмүүс байгаа бол сэрэмжлүүлэг болоосай. Охид эмэгтэйчүүд насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн асуудал, хүний эрхийн асуудалд үлдсэн насаа зориулна гэж би бодож байна. Энэ номон дараас ирсэн гомдлыг цагдаагийн байгууллага хүлээж аваад шалгаж байна. Одоогоор эрүүгийн хэрэг үүсэйгүү шалгадж байна. Тэгэхээр одоо энэ дээр ажиллагаа хийгдэж байгаа болохоор тодорхой үр дүнд ажиллагаа хийгдсийн дараагаар хөгжүүл мэдээлэх боломжтой. Ийм гэмтрийг үүдэгдээд иргэний гарсан гомдлын дагуу цагдаагийн бол хойшлуулж ажиллагаа явуулаад энэ гомдлыг шалгаж байна. Насан туршгүй хүмүүсээс мансууруулах бодис хэрэгэлсэн гэмт хэрэг жил 7-оос 10 гэмт хэрэг үүдэгдсэн байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 7-оос 10 гэмт хэрэг үүдэгдсэн байна. Үүн дээр бас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нь хөтөлбөрийн дагуу хөтөлбөртөө оруулаад энэ ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгвэл ил гарсан энэ хэргийн ард үлхэр насны охидын хүчирхийлэлд өртөж байгаа олон тооногдож байгааг прокурорын мэдээлэлд дурдсан байна. Улсын ерөнхий прокурорын газрын мэдээлэлд 2015-аас 2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт байгаа юм. Хүчирхийлэлд өртөж байгаа охидын тоо ингэж нэмэгдэхэд манай улсын хууль сул байдгийг нөлөөлж байгаа учраас энд бүх нийтээр анхаарал хандуулах бол охидын эрх зөрчигдсөн энэ мэт хэрэг буурахгүй гэдгийг санууллаа. Насан туршдаа сэтгэлийн айдас гүйцэтгэж эмгэгтэй болж байгаа. Энэ охтуудын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Тэгэхээр хуулийн зохицуултыг аваад үтсэн ч гэсэн мөн адил. Нөгөөтэйгөр хуулийн хариуцлага хүлээлгэх явцад хэргийг хэрэг биш болгодог ийм хандлага нийгэмд ажиглагдаж байна. Хохирогчийг өөрсдийг нь буруутай болгож харагдуулдаг. Хохирогч өөрөө гин буруутай байсан мэтэр ойлголтыг нийгэмд өгдөг. Эсвэл хохирогчийг янз бүрийн байдлаар айлган сүрдүүлж тэр өргөдлийг нь татуулдаг. Номон дээр охиныг дэлгэсэн хэрэгтмүү өсвөр насныхны хар тамхины хэрэглээний талаар дурдсан. Түүний ярьж байгаагаар хар тамхи мансууруулах бодисыг өсвөр насныхан баяр ёслол нэгнийхээ төрсөн өдрөөр хэрэглэдэг. Түүнийгээ бусдыг хүчирхийлэх хэрэгсэл болгодогтой холбоотойгоор бид өсвөр насныхны дунд явуулсан хар тамхи мансууруулах бодисын хэрэглээний хамгийн сүүлийн статистикийг сонирхлоо. Энэ судалгаанд бол нийт 1067 хүүхэд хамрагдсан байна. Тэгээ эндээс харахад бол 29% мансууруулах бодис хэрэглэсэн байна. Тэгээ энэ мансууруулах бодис дотроо бас их анхаарал татсан юмнууд бол их хэрэгжилж байна л да. Жишээлбэл одоо айс хэрэглэх, мөсийг хэрэглэсэн тохиолдол байна. Тэгэхээр ер нь одоо нийтэд ингээд нийт сурагчтайгаа харьцуулаад үзэхээр 143 мянган хүүхэд хэрэгжилж байгаа магадлалтай гэсэн юм тоо үзүүлэлт гарч байгаа. Энэ бүх тоо судалгаанаас харахад бидний хойч үе болох өсвөр насныхны дунд хар тамхины хэрэглээ аюулын харангаш дэлгэлгүй яваад орчихсон харагдаж байна. Тиймээс муу мухай бүхний эхлэл болдог хар тамхи мансууруулах бодисын хэрэглээг хязгаарлах, түнчлэн охидын эрх хамгаалалт бүх нийтээр анхаарал хандуулахгүй бол энэ аюул зөвхөн бусдын хүүхдэд биш, таны ч хүүхдэд учирч болчих байгааг энд дахин дуулгая.